Тэгэхээр ном гэдэг бол үнэхээр одоо хүн төрлөختний үе үеийн турш одоо хойч үедээ үлдээж ирсэн нандин зүйл. Тэр үлдээж байгаа зүйл нь муу зүйл байж болохгүй. Тэгвэл яс өндөл зүйл нь шүү дээ, тийм ээ. Хүүхэд бол эвдрээгүй ертөнц юм. Эвдрээгүй ертөнц. Тэгээ эвдрээгүй ертөнцид бол одоо бид нар ямар мэдээлэл өгөх ёстой юм гэхээр энэ номон дээр бичсэн байна. Хүүхэд бүрийн сэтгэлд гал байдаг. Түүнийг ноцоох гэж хүүхдийн зохиолч төрдөг гэж. Тэгэхээр тэр хүүхэд бүрийн сэтгэлд байдаг тэр галыг ноцоох ёстой юм. Таа гэхээсээ илүү чанарыг эрхэмлэгээ. Тэгээ энэ хүүхдийн уран зохиолын тал дээр бол чанар маш чухал байх хэрэгтэй гэдэг. Тэр тал дээр байр суурь ялцлуулах өгсөн байдаг. Та одоо өөрийнхөө бүтээлүүдийг одоо чанарт эрхэмлээд одоогоор хичнээн бүтээлтэй нэг уран бүтээл ингээд огцоо ингээд тавьж дадлаад ирэх. Яг хүүхдийн уран зохиол гэдэг одоо энэ төрөл бол маш их ээдрээтэй хэцүү хүн төрөл гэж ярьдаг. Ерөн судлаач жүвнийг одоо хүндэтгэн зөвшөөрдөг. 1957 онд Төдөөг хүүхдийн зохиолын онцлогуд гэж одоо судалгааны томоохон өгүүлбэрийг цог сэтгүүл дээр нийтлсэн байдаг. За тэрнээс хойш 77 онд одоо хүүхдийн зохиолын онцлогуд гэж ном гаргасан. Тэгээ энийг бол одоо бид нар ер нь уншиж судалдаг одоо оюутнуудаа ч ярьдаг. Чанарыг эрхэмлдэг одоо манай үе үеийн яруу найрагчд байна. Одоо Явуу Хулангой бол олон жил яруу найраг шүлэг бичсэн ч гэсэн сүүлдээ одоо нэг л бот номтой тий. Гэтэл энэ ном нь бол одоо дорны их яруу найрагч гэж зөвшөөрөхөд хүргэсэн юм. Дэлхийд дахин одоо хүлээн зөвшөөрсөн. Анх ягаад гэвэл литературны газета сонинд одоо Оросын судлаачид дорны их найрагч унлаа гэж 82 онд одоо бичиж байсан. За энэс хойш бол одоо долгорын Ямаагуйг би ярих дуртай. Ягаад гэвэл долгорын Ямаагуй бол зарим зохиолчдын хэлснээр чанарыг туг шиг барьж ирсэн гэж. Туг шиг барьж ирсэн. Тэгэхээр одоо тооны хойноос хөөцөлдсөнгүй тэд бол одоо үнэхээр чанар гэдэг зүйлийг. За энэ үг бол одоо мэдээж тэр яруу найрагчдын тэр сайхан одоо хүсэл эрмэлзэл тэр бодол бол бас бидэнд байж байдаг. Хүүхдийн зохиолч гэсэн аль болохоор одоо чанарыг эрхэмлэхийг хичээдэг. Одоо ер нь үндсэндээ бол ингээ бодоод үзэхэд бол би шүлгийн нийлүүлж үзэх юм бол шүлгийн нэг бот, хүүрэн зохиолын нэг л бот юм хоёрхан л номтой. Яг нь заримдаа бол нэг шүлгээр юм уу нэг өгүүлгээр ингээд ном гаргачих тохиолдол байна л да. Ягаад гэвэл уншигчд маань одоо насных нь онцлог бас худалдан авах чадвар янз бүрийн зүйлийг харгалзаад зураг хийгээд одоо нэг шүлгээр ном гаргах тохиолдлууд бол олонтой байдаг. Тэгээ ер нь бол өнөөдөр ч бид нар хоорондоо ярилцдаг хүүхдийн одоо эвт үзэг төв гэж байдаг. Энэ төв дээр ярилцдаг нэг зүйл бол хүүхдийн зохиолын чанар. Одоо хүүхдийн ном хэвлэл орчуулгын бүтээлүүд чанаргүй байна. Ижилхэн байна. За зарим нэг нь бол одоо хүүхдийн өнөөдрийн сэтгэхүйн эрэлт хэрэгцээг хангахгүй байна гэж ярьдаг. Хангахгүй. Өнөөдөр хүүхдүүд энэ интернет олон мэдээллийн маш өргөн сувгаар нэг мавч тэгээд одоо түнтгэр өвгөн түмэн жавтай гэдэг чинь хоцрогдоод байна гэсэн үг байна. Гэхдээ яг тэр ардын юмнууч бас тэр болгон хоцрогдохгүй. Яагаад гэвэл тэр чинь язгуурууд одоо язгуур юм байна шүү дээ. Ардын одоо аман зохиол юм уу онцлог энэ төр чинь бас өөрөө Монгол ёс заншлаа хадгалж байдаг тийм ээ. Одоо жишээлбэл өндөгний тухай онцлог гэж аваад үзье л да. Дээрээ сонсон байдалтай тийм ээ. Дэрсэн доогор шургасан байдалтай. Хурын усаар угаасан байдалтай тийм ээ. Хурц хутгаар өөлсөн байдалтай гэл ингээл байж хахад нэрэ бодоод үзэхээр тэр бол бас хуучрашгүй юм гэж байна шүү дээ. А энийг бол одоо энэ ямар нэгэн захиалгат бүтээлтэй бол хамруулан өцөг хараггүй юм. Бас мөнгө юм гэж байна тийм ээ. Одоо ингээд Монгол ардын зарим үлгэрүүд нь бол ингээд бас ёс заншлаад байгаа жоохон өөрчлөгдлөө гэхэд зарим одоо үлгэрүүд бол ингээд байж байдаг. Одоо жишээлбэл зуутын цагаагч гүйч байдаг юм уу тийм ээ. Тэр бол одоо мөнхийн бүтээлүүд болцсон тийм бүтээлүүд байна л да. Бадарчгаан унагч гэсэн одоо 40-од оны онд бичсэн унаг гэж сайхан одоо шүлгэлсэн. Тэгээд одоо унаг яваад ууттай юмтай учирч цацлаа өргөж бусгаж үнэрлэж хөдөлгөж олон талаас нь оролдож үзлээ гэж байгаа тийм.
Тэгэд яг л тэр унганы одоо зан авир өнөөдөр ч гэсэн одоо ээжийнхээ үгэнд ордгоо хүүхдэд бас сануулга болохоор, зэм болохоор тиймэрхүү бүтээлүүд бол одоо бас байх ёстой. Зүгээр ер нь бол мэдээж одоо та түрүүн асуулаа, энэ технологийн хөгжил, энэ хувирлын өөрчлөлт хүүхдүүд бас хүүхдийн тарих толгойд маш их мэдээлэл очиж байна, тийм ээ. Тэр мэдээллийг одоо интернет ч өгж байна, зурагт ч өгж байна, бусад одоо сонир сэтгүүлч өгж л байгаа. Гэтэл ийм үед нь бид нар тэдний сонирхлыг татах юу хийх вэ? Татах ном бүтээн гэдэг бол бас амаргүй. Тэгэхээр энэ бол одоо бүх хүнд хамаатай шүүмжил. Бид одоо бичээд одоо надад ч хамаатай болоод байна гэж боддог. Гэтэл нөгөө хүүхдүүд нь авч уншихгүй болбол ямар юмных нь одоо зохиол бүтээл явах вэ? Зүгээр л нэг ном гаргасан тоо нэмсэн л амтан болдог, тийм ээ. Тэгээд дараа нь ингээд аваад үзэхэд нөгөөх нь одоо чанаргүй ном гараад ирэхээр 90-ад онд манай Галбаатар багшийн бичиж байснаар өстой хүүхдэд одоо бити уншуулаарай гэж шүүмжийн гартгэ өгч байлаа шүү дээ. Эсвэл сүүнд тусаасан ус гэж. Тэгэхээр хүүхдийн уран зохиол бол үнэхээр одоо сүү шиг. Тэдний одоо оюун сэтгэхүйд одоо оюун сэтгүүг ундаалж байгаа сүү гэж ойлгох юм бол тэр сүү ямар нэгэн байдлаар ээдэх ёсгүй. Гарчлах ёсгүй, тийм ээ. Тэр сүү бас одоо их хуучрах ёсгүй. Үргэлж одоо шинэ байх хэрэгтэй. Шинэ байх. Хүн инээлгэх хэцүү, ойлуулах амархан гэж урлагийнхан ярьдаг. Түүнтэй адилхан хүүхдийн зохиол бичнэ гэдэг амаргүй. Ер нь зохиолч болгоны дөнгөх сэдэв биш. Харин долгорын бод жаргалд хүүхдийн додоод сэтгэлийн мөн чанар, нандин өчхийг мэдрэх чадвар байглаасаа заяасан болох нь шүлэг зохиолоос нь тод харагддаг. Хүүхэд бол бие даасан тодоос тод, дэндүү нандин, дэндүү эмзэг, бас эрхэмсэг ертөнц. Тэр ертөнцид уусан орж гэрэл гэгээг нь зовлон гунгийг нь баяр жаргалыг нь олж хараад уран зохиолын хэлбэрээр илэрхийлж нийгэмд хүргэн юм бодогдуулна, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг амаргүй. Хүүхэд гэдэг ёстой л гэрлэн бүрхүүлтэй бодгаал. Сүү шиг гэгэн тунгалаг оюун бодол руу муу мухайг хар будаг шиг цацаад ч нэмэргүй. Энэ утгаараа хүүхдийн зохиолч болно гэдэг ховор нандин, ховь тавилан юм. Бат жаргал өнгөрсөн хугацаанд хүүхдийн уран зохиолын нийт 28 ном зохиол, мөн 13 сурах бичиг, 32 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Анхны ном нь Зуны шинжил 1991 онд хэвлэгдсэн. Нийгэм нийтээрэн ардчлал зах зээл гэж эд бужигнаж буцалж ухаан мадаггүй явах үед мань зохиолч ганцганд явж гахай өрөх талаар огтхон ч бодсонгүй. Хүүхэд ертөнцөөсөө урвахыг хүссэнгүй. За энэ ном маань ямар очиртай гэхээр өөрөө бас энд нэг үчээд байгаамаа. Боотигны мөр шиг хэдин шүлэг, ботгоны нэмнээ шиг цөөхөн өгүүлэг, ганц туужийг минь тоож унссан уншигчд тогтож үгхэлсэн хүмүүст баярлалаа гэдэг. Энэ ном нь 3 хэсэгтэй. Тэгээ эхний хэсэг нь болохоор тэдэндээ би яаж харагдав гэдэг. Тэгээ миний бүтээлийн тухай одоо төрийн сойрхолт соёлын гараа сэтгэлтэн гармаагва хаан хуруу номонд өвнөх үг бичсэн. Тэгээд одоо хүүхдийн сэтгэл гэж гитсэн шүлгүүд гээл нөгөө шүлгүүдийн минь бас сүрхий тоож үг бичсэн. За энд Даштондоггүй миний анхны номыг одоо хянан найруулсан хүн Зуны шинжил гэдэг одоо 90 онд 91 онд гарсан. Тэгээд тэр номны тэр үг нь бол орж чадаагүй. Тэр номын одоо хэвлэлт юунаас болсон ч юм уу эсвэл зай талбай. Тэгээд тэрийг бас оруулаад энд за Сүхбаатар багш, Данзангийн Ямаа соёлын гавьяа сэтгэлтэн. За манай Галбаатар багш бол одоо бид бас их сургуульд хамт сурж байсан. Галбаатар багш хүүхэд уран зохиол Батчаргал 3 ихэр имгээд фондог сүртэй гарч ихтэй. Тэгээд тэрнээс бас ерөнхийд нь хүүхэд уран зохиол бид гурав гэж одоо тайлан маягтай юм да тийм ном. Тэгээ хоёр дахь хэсэгт нь бол би нөхдийнхээ тухай одоо бичсэн. Тухайлбал одоо хүүхдийн дууны нэрт мастер зохиолч одоо Загдын Төмөн жаргалын тухай бичсэн байгаа. Би бас илтгэл тавьсан. Хүүхдийн дууны одоо шүлгийг хүчтэй өөрчилсөн найрагч гэж. За Оюун Бадрах багшийнхаа тухай бичсэн. За бусад одоо Булганы Чимбат гэж Арцны чулуу гэдгээр нь одоо зохиолчд хүүхдийн зохиолын ертөнцийн уншигчд нь ч ихсэн таньдаг. Тэгээд Чимбатын тухай одоо богийн шүлгийн дүрслэл чанар. За Содном дорж байгаа найрагдлын тухай. За дөрөв хэлж байсан одоо Нямаагван
бас уран бүтээлийн тухай Ямагуатай бол бид бас ойр дотн нэгдүгээр хороолд манайг ирж ойрхон уулзаж учирдаг, ярьдаг, хөөрдөг тийм байлаа л да. Тийм учраас одоо тэр хүний бүтээлүүд бол миний санахад бол хүүхдийн уран зохиолын энэ яруу найрагт эталон болохоор бүр жишг болохоор тийм нандин бүтээлүүд хийдэг хүн. Тэрийг бас сануулгах зорилгоор хэлсэн. Их талд зөөлөн цас будрах мэт айдуу хүн Нямаа найрагч бүлгөө. Үгээ цэгцтэй хинзөөж аяархан ярина. Сонсох тусам ловчрах асуулт тийм барьцаа ахиулах бүр үг нь илүү эмх журамтай болно. Нэг үгээр хэлбэл болуун халах тусам сэтгэлгээн задгаарч үг нь цөөрнө. Нямаа найрагчийн шүлгүүд их талын дээр жирвэлзэх зэрэглээ адил айс намуухан. Гэхдээ гайхалтай дотоод хөгжимтэй бас гүнзгий утга санаатай. Тэр анхны номноосоо анхны шүлгүүдээс анхаарал татаж яруу найрагт дуртай ард түмний талархал хүлээж эхэлсэн юм. Соёл утга зохиол сонины 1961 оны 31 дугаарт нийтлэгдсэн Дуйлам талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж үгүй шүлгэн яруу найраг сонирхогч олон нийтийн таашаал талархлыг хүлээсэн анхны бүтээл нь аргагүй мөн. Шөнийн талд адуу янцхан шүлгийн талаар Гамбат Почти Генайлны Нямаа шүүмжтэй ямархан торгон мэдрэмж юутай гэгэн аялгуу байх хэмээн дуу алдаж билээ гэж битсэн. Харин энэ шүлэг хэрхэн бүтсэн талаар зохиолч өөрөө нэгэнтээ ийн ярьсан юм. Эхлээд нэр нь орж ирсэн байхаа. Нэр нь орж ирээд сэтгэл дотор яваад байдаг тийм тохиолдол надад олон бий. Дараа нь оддын дунд ижлэн үдсэн юм шиг гэдэг мөр орж ирсэн. Ингээд хоёр мөр болчхоор шүлэг бүтэх боломж нь бий болоод ирсэн. Талын амгалан шүн байх нь мэдээж амгалан шүнийг харж яваа адуу янцхаахыг сонсож яваа хүн байх нь нэхэгдээд ирнэ. Тийм учраас би энэ шүлгийг сүүлийн бүрнөөс нь эхлээд хөөж бичсэн. Төгсгөлөөс нь урагш нь бичих шаардлагад хүрч байгаа юм. Эртний домог шиг буурал тал эргэн тойрон чимээ алдарна. Ингээд талаан гаргаад ирж байгаа юм. Дараа нь алс замын алжаал тайлж аяны хүн талдаан хонон. Хэрийн нам гүмд явж байх хүн бий боллоо. Тэр хүний нүдэнд тэнгэр од харагдана. Гүн харанх үед сүн заадал гүн зил шиг сунан цайрн амгалан талын айс хөндөж алдуурсан унах шиг од харвана. Адуу янцхаалхах гэж байгаа учраас энэ дүрслэл тийшээ хандлагатай байна. Гэхдээ од харваад бужигнаж байтал адуу янцхаалгаж болохгүй. Тиймээс талаан эргээд тайвшруулах хэрэгтэй болно. Эртний домог шиг буурал тал эргэн тойрон чимээ алдан. Оддын дунд ижлэн үтсэн мэт шөнийн талд адуу янцгаан. Ингээд ирэхээр адуу янцгаалт маань тодсоод ирнэ. Ийм маягаар хийц бодож хийсэн. 90-ад онд Монеолын ялалт гэж хүн өөрөө их сонин зүйл ажигласан. Адуу тэнгэр хөд толгоогоо өргөж янцгаадаг гэж хэлсэн. Би тэрийг ч бодоогүй. Энэ шүлэг сонинд гарсны дараа Перенлен лувсан зэрэг энэ шүлэг яг л Монгол найрагчийн бичих шүлэг гэж хэлсэн. 1967 онд бичсэн гэхэд 40 шахам жил энэ шүлгийн тухай яригдсаар ирсэн. Тэгэхээр лувсан зэрэг айхтар онож хэлсэн байна да гэж би олон жилийн хойно боддог юм. Нямаагүй бид ах トゥ мэд дотн явж олон оныг үджээ. Хан их дөрвөн уулын дунд хатан туулын хөвөөнөө ойртогт амьдарч уулзахаараа шүлэг ном ярьж зөөлөн шар айраг зүггүй цагаан сархтын бүглөө хаяахан мулталж явсан цаг үе бий. (1981) онд гүр аргачаа сансарт нисэхэд тэр үеийн сонинуудаар хоёр гол шүлгийг одоо бичсэн. Нэг нь бол их нацаг доржийн од. За нөгөөх нь бол Нямаагүй шөнийн талд адуу янцгаана гэдэг шүлгийг эртний домог шиг. Энэ хоёрыг их онцолж тавьчихсан сонинууд. Үнийн сонин, утга зохиол сонин, хөдөлмөр сонин тэр үеийн одоо сонинууд чинь одоо сансарт хүн нисэх бол монголчуудын баяр баясгалан байлаа шүү дээ. Гэх жишээ нэ. За тэгэл одоо бусад шүлгүүд их сайхан одоо жишээлбэл өргөгч самхаг гэж шүлэг байдаг те. Тэр бол 8хан мөр шүлэг. Тэгсэн мөртлөө тэнд одоо их нандин зүйл эхлээл тэртээ дээр тэнгэрийн дор өргөх замхаг өлийн зогсно гэл
харагдах байдлаас нь бол ингээ хэлсэн. Дараа нь өглөө бүрийн тунгалаг нарыг өөдөн тэр өлгөж авчирна гэж хэлчихээр санаа бүх зүйл нь ингээ гараад ирж байгаа. Гэх жишээ нь ингээд тэр шүлгүүдээ за тэгэл ер нь судлаачид ярих дуртай тэр телевизийн одоо планаар бичсэн тэмээний уралдаан сайхан шүлэг байдаг тийм. Тэмээнийх араас тэгшин гол тэгшгэн талын зоонд нисэн хурдлваа гэх. Тэр одоо шүлэг бол нэрээ ингээд яг л одоо телевизийн сурвалжлага өөрөө ч тэмээний одоо уралдааны сурвалжлага гэсэн байна. Тэгээд тэр нь одоо ингээд нэг холдоол нэг ойртол яг л одоо тэр планы сэлгэлтүүд бол янз бүрийн сайхан харагдахаар те крупны офш средний планууд нь сэлгэж байгаа. Тэгэл тэр дэлгэц дүүрэн одоо тэмээний туулаа хамар тэнд бас тамхи мартаагүй хөвгний дүр зураг энэ төр их сайхан. Тэр мэтийн олон шүлгүүд нь хүүхдийн уран зохиол бол өөрөө нөгөө хөдөлгөөнтэй. Сингэвэн одоо тагтаа шиг тийм ээ. Даштандахгүй шүлгүүд шиг тийм хөдөлгөөнтэй химнэлтэй байх. Гэтэл тэр хөдөлгөөн нь бол одоо тэмээний уралдаан дээр харагдаж байдаг. Бусад одоо хүүхдийн бүтээлүүч гэсэн одоо Чимэдгуан аргалын утаабар гэсэн гэдгийг ингээд бас тэр телевизийн планаар аваад үзэх юм бол бас одоо үнэхээр холдоол тэр холоос ингээд малчны гэр төрсөн гэж байснаа хоёр нүдийн нулимс бүрхээл тийм ээ крупны планд орж ирээл гих жишээ нэ иймэрхүү байдлаар одоо бас их сонирхолтой зүйл бол их олон байна. Төмөн жаргалын хүүхдийн дуунууд бол бас гайхалтай. Ягаад гэхээр одоо та бидний сайн мэддэг хүүхд наснд хүргэж өгдөг балтэрэг гээл тэ. Тэгэхээр тэр бол юу юм? Тэн дотор бас их уран санаа яваад. Тэ хүнд хэцүү дайны жилүүдэд хүүхдүүд хизээч урваагүй юм гэж. Тэр нь бол нэрээ ингээд бодоход зөвхөн дайндаач биш. Ер нь хүүхд бол өөрөө их үнэн чамтан гэдгийг цаагаараа хилээд байгаа тийм. Тэгэхээр энэ үнэн чамттад тэр одоо байгалийн одоо тэр жинхэнэ ориг чанараасаа салаагүй байгаа, нийгэмшээгүй байгаа тэр үедээ бол хүүхд их үнэнч сайхан байдаг байна л да. Гэтэл магадгүй хүний нийгэм хүүхдийг бол одоо янз бүрийн болгочдөг байж болно. Тийм ээ? Янз бүрээр одоо худлаа хэлэхэд бид нар цаагаараа бас соргочдөг юм шиг. Зориуд одоо ингэж хэлж болохгүй шүү гэд. Гэтэл хүүхд үннийг хэлэх байтал одоо ингэж хэлж болохгүй шүү гэд худлаа хэлхийн хичээл заагаад байна шүү дээ. Тэгэхээр аргагүй нөгөөх нь худлаа хэлдэг тий. Аавгаа тэнд тэгсэн гэж битээ хэлээрээ. Хэлээрээч гэдэг юм уу? Эсвэл одоо ээж нь ч гэсэн зарим нэгэн тохиолдолд бас судлаа хэлэхэд хүргэждэг байж болох. Тиймэрхүү зүйлийг бас бодох хэрэгтэй. За би бас зөвхөн баг биш өсвөр насныхан зориулж ийм ном бичсэн юм. За энэ бол 2003 онд бичсэн. Сая 20 онд одоо хэдхэн хоногийн өмнө шинчилж бишээ одоо шинэ хавтас шинэ дээлтэй болгож гаргасан ном баг. Тэгээ энэ дотор бол яг ер нь юу байгаа юм? 90-ад оны сургуулийн дунд өсвөр насныхан зориулсан тууж өгүүлгүүд гэж байгаа. Тэгээ энэ дээр нь одоо нөгөө мянган лааз тууж за тэгээд хэдэн өгүүлэг байгаа. Яаж муу сурах вэ? Мөөг тэ шовдор гэл энэ яаж муу сурах вэ гэдэг нь бол одоо юу юм? 90-ад онд 80-ад оны сүүлээр одоо бичсэн хүүхдийг одоо зарим нэгэн гайгүй сурдаг хүүхдийг бас нөхөд нь шоглох ч юм уу эсвэл одоо өөрсдийг ингээд түлхэх хандлага байдаг. Тэ яг хэнхэг сэнтэг юу гэдэг. Тэрнээс нь хүүхд залхаад муу сурахаар шийдсэн. Тэгсэн чинь угтаа муу сурах нь бол онц сурахаас ч их зовлонтой юм байна. Хичээл дуртай хичээлдээ явж чадахгүй. Мэддэг зүйлээ хариулж чад болохгүй. Тэр чинь ингээд хичээлд хариулчих юм бол онц авчих учраас зориуд хариулахгүй байгаа шүү дээ. Мэддэг зүйлээ бүр дотор тэгээд өөрөө бодож байгаа юм л да. Энэ муу сурна гэдэг чинь тэр онц сайн сурахаас их хэцүү юм байна гэж хүүхд бодох жишээний ч байдаг юм уу тийм ээ. Даштандгва төмөө ах бид нар
хүүхдийн бие сонин ард эрхийн хавсралт дараа нь Монгол Ньюсын тийм сонин байсан л дээ. Тэр сонинд ажиллаж байхад одоо цовруулаар сонин дээрээ тавьж анх гаргасан мянган лааз гээд бас л тэр бодит амьдралтай холбоотой бид нар араажууд нэвтрүүлэг бэлтгэж байхад одоо лааз төвж ээстэй гутал авчих гэсэн хүүхд таарж ирсэн. Тэр үйл явдлаас сэдвүүлж бичсэн одоо тийм зохиол байх жишээ нэ. Тиймэрхүү бүтээлүүд орсон байгаамаа. Радиод ажиллаж байхдаа хүүхдийн уран бүтээл төрүүлсэн байна. Радио дуу үзлэхээр тань. Гэхдээ араажид бол одоо бас нэг олон дуу харангийн чуука миний анхны бороо гэж хүлэх дуу хийсэн. Нэг хэсэг нэлээд их явсан байдгийг нөгөө байна уу дуутай үеэр хийт болоод байх үе чинь 80-аад оны сүүлээр юм уу та. Анхны бороо шиврийн орлоо. Адаг зуныг шивнийн орлоо гэл. Дахиад байгаа цэцгиндээ наадам будаа найз чиний цэцгиндээ намрын орлоо ани бороо шиврийн орлоо 아들 거미 шивнийн мөрдөө Галан мандах багш бол миний манууха шүлэг дуу хийсэн. Манууха шүлэг одоо дуу хийгээд зарим нэг ном бүтээлд нь орсон байж идэгэн. Тэгэл дуу бол бас яг хөө ер нь араажид байхдаа бол юу яасан л да. Бид нар ч нөгөө нийслэлийн редакцд байсан. Дараа нь би хүүхдийн редакцд нөгөө уран зохиолын редакцийн уран жиргээ бүтээл энтрийг хариуцж байсан. Тэгээд ер нь араажид чинь өөрөө бас олон түмэнтэй өөрөө явж уулзах тийм ээ. Яг ард түмнийхээ дотор орж ардын сайхан яриа хөөрөө сонсох нэгдлийн бас сургууль юм шиг. Монголын араажид ажиллаж байхад бол Монголын малчин, Монголын одоо ард түмний төлөөлбөртөө очиж уулзна. Тэдний яриа хөөрөөг сонсно. Бас сайхан юм их сонсдог. Тэр зарим нь одоо зохиолын санаа болчмоор, зарим нь баг зохиол болчмоор тиймэрхүү зүйлийг ярьж өгдөг байхгүй. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. За энэ дотор бас байгаа нөгөө охины үзээгүй мөнгө гэдэг бол баг сурвалжлагаас одоо байсан. Энэ хайл ясны нэг сургуульд байдаг нэг охин. Ээж нь бол тэр сургуулийн одоо юу цэвэрлдэг. Биеийн тамирын талбай цэвэрлдэг. Тэгээд тэр хоёрхан сурах бичгтэй. Тэгээ бас 2-3 дүүтэй. Тэгээ гэрт нь очиход ерөөсөө гэр нь бол ийм шалан дээр дэвсэх юм байхгүй. Тэгээд гэр нь өвлийн үед одоо дулаалгагүй хүүтэн тэнд хөнөгтэй ус бол одоо дангинт хөлдөж хондог. Тийм айл. Тийм айлыг одоо очиж сурвалжилж байсан. Тэгээд тэндээс одоо санаа авч тэгсэн мөртлөө тэр охин нэг гайхамшигтай онц сурдаг байхгүй. Хоёрхан ном. Тэгээ хэлж байсан өөрийнх нь тэр уулзж байхад бол дүүнэр минь ингээд айлд очиж зурагт үзэх гэж байсан хөөгдөд ирэх маш харамсалтай. Хөөгдөж ирд юм байна л мэдээж тэгж. Одоо явцгаа бид нар гэртээ бас тухтай хөөгдөж ирээд. Тэгж байтал тэр үед 90-ад онд одоо тэр 1000 төгрөг гэдэг чи их юм байл шүү дээ. Нөгөө цалин 600 байх үед чинь 1000 төгрөг нэг хүн өгсөн байхгүй дэнсмач хөлөө нэг сайн сэтгэлтэй. Тэгсэн чинь одоо хүүхдүүд нь зурагт авчаач гэх тэр үед рекорд гээд хар зурагт 1000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгсэн чинь нэг нь болохоор гутлгүйгээс сургуульд орч чадаагүй нэг банд нь болохоор би бүтэн сар талах идэхгүй бай. Над шар хадаастай утлаа. Тэгээд тэр чинь амьдралд он тийм өрөвдөлттэй зүйл байгаа байхгүй. Тэр бол бүтэн сар талах идэхгүй байх гэдэг чинь маш хэцүү үстэй хөөх юм те. Тэхийн тулд тэр гутлах бол Орос бакал гэж байгаа хүүхдийн. Тэр нь тэр үед 300 байж. Тийм гутлаар гих жишээ нэ тэр чинь бол одоо амьдралын хатуу хөтөө. Тэгээд ингээд үнэхээр 90-ад онд бас ингээд тэр амьдрах ухааны нэвтрүүлэг бэлтгэдэг байхад чинь одоо хил махаар 7 хоног 5 амбалтай айлч байсан. Хүчит чонхортой өдрөжин одоо гөрүүшг хийж хоосон яс авдаг. Тэрийгэ шар будаатай чанж хөдөөнөөс ирсэн айл. Тиймэрхүү одоо амьдрал чинь одоо манай төрийн түшээд бол тэр
гэрийн хороолд амьдрал донд орохгүй шүү. Өстой нөгөө цогц сайхны гэдгээр цонхоор харахад сайхан байна тий. Амьдрал сайхан байна гэдэг шиг тийм биш байхгүй. Үнэхээр одоо тэдний дунд орох юм бол одоо ч гэсэн хүнд хэцүү амьдрал бол бас байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүдийн дунд, томчуудын дунд. Аливаа ард түмний хувь заяа тэр тусмаа ард түмний аж төрхүй сэтгэлгээ боловсрол хөгжихгүй. Мэдлэгийн төвшин ямар хуу байгаа зэрэг нь урлаг уран зохиолоос шууд хамаарна. Тэр дундаа хүүхдэд зориулсан зохиол бүтээл нь чухал юм. Манай ард түмэн хүүхдийг багаас нь үлгэр домог, хууч, онцгой таавар, зүүр цэцэн үг, жороо үг, зугаа үг гэдэл ардын аман зохиолын далайд шумбуулж умбуулж өсгдөгтэй нь холбоотой байлаа. Харин сүүлийн 10-20 жилд энэ уламжлал үлэмж ихээр гээгдэж нөгөө талаар 1950-аас 60-аад оны үеэс аман зохиолыг үнэлэх хандлага буурсан зэрэг нь суурин соёл иргэншлийн харгаа юм. Бусад улс орны жишгээс харахад хүүхдээ багаас нь үндэсний үзэлтэй, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй болгож хүмүүжүүлж байгаа нь цаашлаад улс их орны хөгжилд чухал юм аа. Тэгэхээр өнөөдөр манайд ийм систем байна уу гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй болов. Багаасаа өөрийн гэсэн бодолтой, зоригтой, үндэсний үзэлтэй хүн болоход нөлөөлдөг. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр эцэг их орноо хайрлаж чаддаг, үүх түүх, хэл соёлоо мэддэг байхыг л хэлнэ. Тэгэхээр эндээс хүүхдийн зохиолын чанар, хэлний, сэтгэлгээний дархлааны асуудал хөндөгдөнө. Насаг дөржин нэрмжит шагналт хүүхдийн зохиолч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Долгорын Батжаргал. Гуравтх нь бол цэг таслал гээд ном бүтээлийнхээ жагсаалтыг энд бас эвэлсэн. Яг л энэ дэр судалгааны бас нэлээд хэдэн ном байгаа. Маражи сэтгүүл зүйн ном. Сэтгүүл зүйнээр томьёоны тайлбартал шүлэг яаж бичих вэ гэдэг энэ бас нөгөө энэ зөвхөн би өөрийнхөө үзэл бодол биш. Нөгөө зохиолчдоос санал Сүрэнжавга, Бадарчга. За мөн одоо Бовгийн лагсран гээд олон хүнээс хүүхдэд та нар шүлэг бичдэг тэр сайхан арга туршлагаа ярьж өг гэж яриулж хийсэн тийм ном байгаа юм. Бас сэтгүүл зүйн бүтээлч гэж хэлж болохоор тийм. Тэгээд энэ тэнд уулзалт хийхэд одоо энэ ном их хэрэг болдго юм да. Яг гэвэл одоо хүүхдүүд олон асуулт асуудаг. Анхны шүлгээ яаж бичсэн бэ? Яаж зохиол бичдэг юм бэ? Тэрэнд одоо гартаа бэлэн барьж явдаг ном ба. Тэгээд за тий өврийн ном. За тэгээ хүүхдийн одоо зохиолууд энэ дээр бас нэр нь байж байгаа. Тэгээ эрдэм шинжилгээний бас нэг өгүүллүүд нэг 30 гаруй өгүүлэл байх жишээ нэ иймэрхүү юм. За тэгээд зарим нэгэн одоо нөхдийн хэлсэн үгнээс ишилсэн одоо ийм л ном байгаа юм тий. За хүүхдийн уран зохиолын хөгжлийн төлөв чиг хандлага гэдэг энэ 90 жилийн оогоор тавьсан одоо илтгэл тэр орж байгаа. Тэгээд 1 2 3 9 одоо тийм бүтээл орсон. За нөгөөдөгт нь бол самбуу гэдэг одоо хүүхдийн уран зохиолын судал шүүмжээр нилээд их гаршаад байгаа манай найз байгаа л да. Тэгэхээр самбуугийн бичсэн бас одоо бүтээлүүд өнөөдөр бол уран зохиолд нэг судал шүүмж гэдэг зүйл усаагаар шиг хэрэгтэй болчлаа л да. Судал шүүмж одоо үнэхээр одоо цөөрчлөө. Бичдэг ч хүн ховор болчлоо. Тэгээд бүх зүйл одоо болоод байгаа юм шиг тийм ээ. Уран зохиол нь одоо сайн сайхан байгаа юм шиг ингээ яваад байгаа. Тэгтэл уран зохиол тэр тусмаа хүүхдийн уран зохиолд бол судал шүүмж маш их хэрэгтэй. Одоо хэрэгтэй хэрэггүй ном маш их гараад байдаг. Тэгэхээр ном биш номонцор байна гэд манай Батхыг бас шүүмжлээл утга зохиол дээр нэг бичсэн байсан санагч байна. Тэгэхээр номонцрууд биш ном л одоо байх хэрэгтэй юм байна тийм. Тийм хүүхдүүд одоо унших номын гол авч ирж байгаа хүмүүс л ах их чаав ээж асаа хамгаалагч юм. Тэгээд номын дэлбэр яваад болохоор хэдэн тэр ном хэрэглэж байна. Яаж сонголт хийх вэ? Тэр сонголт хийх хүн болоод байна. Тэр сонголт хийхэд бол эцэг их нь өөрснөө мэдэх хэрэгтэй. Эцэг их нь өөрснөө мэдэх хэрэгтэй. Тэгээ мэдж сонголт хийх. Одоо ерэн зөвхөн хүүхдийн уран зохиолч биш. Ном уншихад сонголт хэрэгтэй болчихлоо шүү дээ. Үнэхээр одоо сайн ном унших. Тэгээ зүгээр одоо зөвлөгөөний номнууд уншаад байх юм уу? Яаж сайхан амьдрах вэ? Яах вэ? Ингэх вэ гэсэн. Тийм ээ? Яаж баян болох вэ гэх. Яг тэр чи одоо бас хэрэгтэй л юм байх. Тэгээ тухайн үед үүргээ гүйцэтгэдэг хүн одоо аргаа болохгүй
амьдрах аргаа болохгүй хад амьдрах аргын зөвлөгөө. Гэтэл одоо нөгөө талаас жинхэнэ уран зохиол нь аль нь юм? Тийм ээ. Жинхэнэ орчуулгын одоо үсмэл бүтээлүүд гэж байна л да. Эсвэл одоо эндээс нэг хүний ном шүлэг аваад тэндээс нэг хүний шүлэг аваад ингээд одоо олон шүлгийг эмхтгэе зүгээр одоо нэр усгүй ингээд хүүхдийн унших шүлгүүд гэж бичээл бидний номнуудаас тэгэл одоо гаргацдаг. Тэгэл одоо тэр бүгэндээ ч ямар заргалдаад явалтай биш. Хоёрдугаарт номыг хөргөх үндэсний бодлого гэж юм байхаа болцсон. Хуучин бол үндэсний бодлого номын хөргөлтийн систем гэж байсан. Ягаад гэхээр нэг ном ингээд одоо номын танилцуулга зохиолчтой хороос гараад ирэхэд тэр номын танилцуулга газар бүр очдог. Монголын одоо 300 хэдэн сум болгонд очдог. Тэндээс захиалга авдаг. Тэр суманд чинь одоо сургуулийн багш нар, уран зохиолын багш нар, сургуулийн суманд байгаа ном уншигчид гэж сайхан усад шүү дээ. Тэд нар чи бэлээхэн одоо номын чанарыг хилээд өгнө. За энэ чинь одоо сайн ном. Энээс захиалъя. 10-ыг биш 20-ыг тэгж захиалга аваад ирээд тэр дагуу хэвлэдэг байсан байхгүй. Тэгээд одоо хэвлэн гэтэл одоо ном чинь зөвхөн энэ Улаанбаатарын тойрогт гараад эсвэл одоо орон нутгийн зохиолчд бол одоо хөвсгөлийн зохиолчдыг одоо би хөвсгөл дандаа очдөг болохоор мэдж байна да манай нутаг хөвсгөлийн зохиолчд тэрхэндээ номоо гаргаад хэвлээл тэр нь энэ хотод ирэхгүй олон төмөнд зарим нэг нь одоо яг хүчээр явуулдаг юм уу ирдэг тэрнээс бусд нь бол яг за ховдын зохиолч бол ховдын тэрхэн эцэгтэй гаргаад тэр чи орон үндэсний юу байхгүй хэрвээ байдаг болбол аль чаанаас ч гарсан өвөр Монголоос ирсэн ч бай зохиолчийн бүтээл энд гарлаа гэхэд сайн ном бол бүх 21 аймаг 300 хэдэн суманд тарж ил байх хэрэгтэй байхгүй. Долгорын бод жаргалыг хүүхдийн авьяас бэлэгт зохиолч Хэлбичгийн ухааны доктор сайн багш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин дүрслэл нэрт шин ном нь түүнийг уран нийтлэлж ухаалаг онол зүйч ууртай судлаач гэдгийг номлох хамгүй. Бид дулан багшийн дугуйлангийнхан юм. Монгол улсын их сургуулийн уран зохиолын дугуйланг 1980-ад онд ингэж нэрлэдэг байжгүй. Эдүгэ Монголын уран зохиолын ачааг үргэлжлэгчид холтлов энэ дугуйланд байжжээ. Нэг нь гэхэд миний дотны анд долгорын бод жаргал мөнөөсөө мөн. Түүний анхны шүлгүүдийн нэгийг би одоо ч цээжээр мэднэ. Харигааг нь дуурайн хэлдорж, халигааг нь дуурайн хөлдорсон. Би алтаргийн хүү гэж уншихыг нь чагнах дуртайсан. Энэ хоёр мөрнөөс л өнөөдрийн дүрслэл ном их ундраг авсан нь гарцаагүй. Урнаар дүрслэхийн шид хутаг гихч ийм юм аа. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Нацаг дөржин нэрмж чагналт яруу найрагч Данзангийн Няма. Гармаагүй бол тэгсэн байл да 7 борохтон 7 тийн ялгал гэдэг шүлэг бол зохиолч ахыг чинь хүүхдийн уран зохиолд нэрд гаргасан бүтээл гээл мундаг том. За энд манай 7 борохтон 7 тийн ялгал гээд би нэг 7 тийн ялгалыг бас нэг бичсэн тийм байгаа. За мөн одоо манай Галбаатар болохоор хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн уран санаа хөгжилтэй төвх хүүхдийн хэрэггүй хонгор сэтгэлийн ертөнцөөр аялсан наргантай зураг, онсын шүлэг, цэцэн мэргэн үлгэрүүд нь хүүхдийн амьдралын уран зохиол, уран сайхны загварчлал болж бяцхан уншигчдыг өөртөө акт өрч байдаг гэх мэтээр одоо мундаг хэлсэн байгаа. За энэ дээр одоо профессор Хүү багш бас бичсэн байгаа. Хүү багш бол миний хаан хуруу номд бас бичсэн тий. Бачаргал шүлгээ хаанаас нь ч долоосон амтны ижил идэ шиг бичиж хөөхөн охиныг дагаад буучгадаг хөөргөн мөрөдөлтэй хөвөн насны учир холбогдлыг олж дүрсэлжээ гэх мэтээр одоо ингэ бичсэн. Алтарн уурссан хайрун алтарг олмине
нөхөтийн бүтээлийн тухай юундар бол нэлээд олон зүйлийг хэлсэн байгаа л да. Энэ дээр бол одоо жишээлбэл Чон Ямгон одоо жишээлбэл нэг тууж энэ бол хүүхдийн уран зохиол төдийлөн яригдаагүй боловч яригдах ёстой тууж байгаа. Эний үг гэхээр гөлөг гэдэг туужийг 1970 онд одоо бичсэн байна. Бүр яг хатуу дэглэмтэй шоронд хоригдож багт. Энэ бол энэ тухайн үедээ бол шин тууж байжээ гэж. За яагаад шин байсан гэхээр энэ бол нэгдүгээрт одоо дүрийн ялгаруулалт маш сайхан гарч ирсэн. Хил найруулга бол одоо үнэхээр бас их яруу хэрэглүүр сайтай. Яагаад гэхээр энэ одоо юун дээр шүүмж дээр жишээлбэл ингэсэн байна. Бүх 8-аар төгссөн хуудсыг зүгээр ингээд аваад үтсэн. Тэгэхээр тэр хуудас болгон дээр байгаа тэр 8-аар төгссөн хуудас болгон дээр одоо нандин одоо тэр сайхан өгүүлбэрүүд байгаа байхгүй найруулгын одоо жишээ болох байсан. 8 дугаар 18 дугаар хуудсан тийм ээ 28 дугаар тал 38 дугаар тал за тэгэл 48 58 гээл за 68 дугаар тал нь бол байхгүй нөгөө юу бүлэг эхэлчихэж байгаа учраас 67 дугаар тал гэх жишээ нь за тэгээд 78 88 гэх мэтэр ингээд аваад нэгээр хэл одоо санамсаргүй төврийн арга хийгдэл бүгд л одоо тэр жигд сайн бичсэн. Заримдаа бол зарим нэгэн зохиолчийн бүтээлд бол нэг ингээд бас хэсэг сайхан явж яснаа зарим хэсэгт бол одоо ингээд жоохон үсрээд ч юм уу эсвэл зарим жоохон тийм найруулга муудаад явцдаг. Гэтэл энэ хүн бол жигд сайн бичжээ гэдгийг одоо онцолсон тийм ээ. Энэ бол 17 онд гарсан энэ аяг бол халбагны гэр яг одоо хүүхдийн сэтгэхүйд бол одоо юу байгаа юм л да. Хүүхдүүд бол их сонирн боддог улсууд. Тэгэхээр эднэрт бол бас одоо урт биш богино хэлбэрээр бичих шууны мөр гэсэн тийм цуврал шүлэг бичсэн. Тэн дээр бол аяг бол халбагны гэр ам бол хэлний гэр харин алга бол авсан бүхний гэр гэж гэдэг ч юм уу ингээд жоохон бодуулах байдлаар тийм ээ. За бас үгийн тоглоом гэдэг юм да каламбур тийм үгийн тоглоомын бас шүлгүүд байгаа мэрсэр тэр нь бол одоо дондог өндөг иддэг тагдаадаг таргалдаг бондоодаг тондоодаг өндөг болдог дондогч гэдэг юм уу тийм байдлаар одоо ингээд хүүхэд тэрийг дандаа гээгээр төгссөн тэгээ хурдан хэлэхэд тэр хэл зөвшрүүлэх талын одоо Монгол ардын уламжлалтын үн чинь жороо үг хэл зөвшрүүлэх үг гээл тийм ээ. За тэгээд өөрсдөө одоо хүүхдүүд зохиосон аман зохиол гэж бас их мундаг юм байна шүү дээ. Хүүхдүүд чих хөөрхөн одоо Төв аймагт төмөр гарч гин төвдөнд орж аврах төвийгээд унтрааж гингээд хүүхдүүд зохиогоод байгаа шүү дээ. Ганзан дараад гарсан чинь гутал дотор мангаа байлаа. Гутлаа тайлаад үтсэн чинь 3 хуушуур шалчиж байлаа. Тэр бол хүүхдүүд л өөрснөө зохиогоод одоо та нар бол мэдэхгүй байх 80-аад онд нөгөө нохотой 4 танк чинь гээл Польшийн телевизийн чөлөө кино гардаг. Тэгээд тэнд чинь бас мэдээ хүргэгч Яник мэрэгэн буудаг шиг мэдгийм. Тийм зохиочдөг л ш. Тэгэхээр тэр чинь өөрсдөө бас бүтээгч арт юм хүүхдүүд бол бүтээгч. Тэгэхээр тэр хүүхдийн бүтээл сэтгэхүйг бас хөгжүүлэхэд зориулсан одоо сэтгэлгээний гэх юм ийм ном. За нөгөө талаар энэ чулууны хэл бол ийм цуврал маягийн юм байна. Чулууны хэл цэцгийн нулимс гэдэг. Цэцгийн нулимс чулууны хэл гэдэг. Энэ бол нэлээд дээр гарсан. Гэхдээ энэ бас өнөөдөр дэлхийн ертөнц байгаль хамгаалах чиглэл их чухал байгаа учраас тэр байгаль хамгаалах чиглэл рүү одоо хандуулах. За энд бас модны ганцаардл гэдэг одоо мод хүртэл ганцаараа үлдчихэд ингээд одоо ганцаарддаг модонд энэ байгальд бүх одоо өөрийн амьд шүтэн амьд организм учраас тэд нар зовлон шанал байдг юм аа. Хүнтэй адилхан байгаль өөрөө зовдөг, харуулсдаг тийм ээ. Гасалдаг, уйлдаг, байгальд нулимс байдаг. Ус өөрөө шингэн мөртлөө усанд бас нулимс байдаг гэж. Усны нулимс гэж. Гэх жишээний иймэрхүү бас зохиолууд бичиж байгаа юм л да. Ер нь түүний шүлэг, зохиолын сэдв, агуулга, үзэл санаа голдуу сайн сайхныг дүрсэлж баяр хөгжөөнийг багтан дуулахад чиглэсэн байдаг. Хүүхэд өөрөө хэрвээ цэвэр тунгалаг оюун сэтгэхүй учраас бат жаргал тэдний ертөнцийн бараан сүдрийг ихээсээ
наран саран од мичтийг илүүтэй дүрсэлдэг юм. Нэг талаасаа урлаг уран зохиол хүнийг соён гэгэрүүлэх үүрэгтэй учраас л тэр л дээ. Гэхдээ элдв маяг илүү дутуу гоёл чимэглэлгүйгээр донж тунган гайхалтай олж илэрхийлж чаддаг түүний ур чадвар оршин. Ганцхан жишээ татъя. Намайг сансарт нисвэл найз нар минь атаархандаа томчулж гисэн надад сайн болж толгой хилээд үнсэж гарандаа. Муу тавьдаг дандар багш миний дөө уучлаарай гин. Айгүй бол зургийн багш аваад яваач дээ гэж гойнда. Насанд хүрсэн хүн биш. Ерөөсөө хүүхдийн сэтгэхгүй харагдаад байгаа биз. Хүүхэд ертөнцөд батчиргал өнөө хүртэл амьдарч буйн хамгийн том илэрхийлэл энэ боёо. 1980-аад оноос 81 онд одоо тэр энэ дэр байгаа л да нэг намайг сансарт нисвэл гэж шүлэг. Тэр үед чинь одоо гүр аргачаа сансарт нисээд энэ циркэд нэг том юу болсон. Яруу найргийн одоо баяр болсон. Тэр баярыг дэндийн бүрүүд орж байгаа хөтөлсөн. Тэр баярт одоо удуулах хайтан 10 төгрөг гэдэг шүлэг. Ачид ээжийн хөд тий. Ардын уран зохиолч Бадарчгаа тэр үед ардын уран зохиолч улаач юу байсан. Бадарчгаа эх орны хүлээлт гэж сайхан шүлэг байсан. Тортоггүй цагаан орглоо өргөж алтай хангаа бэлчэрлэн хүлээн. Тоосгүй цэнгэг урслаад үлж орхон сэлэн бэдэрлэн хүлээн гэдэг. Тэр үед явуу холонгоо сансрын хөлөг дахиад л хөөрнө гэж шүлэг. За тэгээд Нямагва, Очир хуугаа маш олон яруу найрагчтай байсан. Тэр үед л нэг шүлэг бичиж гэж бодохгүй. Гэхдээ тэр бичсэн шүлэг бол нэг арай өөр шүлэг байх хэвээр. Тэр хүмүүсийг бидэнд бол одоо хэлдэг юм байсан л. Уран зохиолын одоо манай багш бол энэ Дулан багш. Одоо ч үе одоо Дулан багшийн үг сургаал номлолдоор явж л байтэ. Дулан багш. За тэгээд манай нэгдлийн эрхлэгч Норов ах байсан. Одоо Монгол үндэсний телевизэд ажиллаж байгаа. Далхаагийн Норов. За Норов ах ер нь тэнд бидний ярьдаг зүйл бол тэр зохиолын чанарын тухай их ярьдаг байж. Тэгэхээр муу шүлэг бичвэл одоо бичихгүй байсан дээр гэж. Түрүү нэг хүүхдэд муу юм уншуулснаас уншилгын дээр гэдэг шиг. Тийм бодол бол одоо бид нарт одоо хүртэл тэр чи яс махан шингэсэн байна шүү дээ. Тэгээд бүтэн жил бодлоо ер нь бичээлээ олон ч удаа бичээд сэтгэл төрсөн. Галын хоол болоод байхаас цааш. Хүний сэтгэлийн хоол болох юм гардгүй. Тэгдэг сүлд нь жилийн дараа тэр намайг сансарт нисвэл гэж хүүхдийн шүлэг бичээд нэгдэл дээр унссан чи манайхан бас тоож дараа нөгөө 5 дугаар сургуульд нэг дадлагын багшаар ажиллаж байхдаа пианорын үнэн сонд өгсөн. Тэгсэн чинь Лувсан дэндүү гэж зохиолч тэр сонд ажилладаг байж. Тэгээд өгсөн чинь гар бичмээр л өгнө шүү дээ. Тэр үе чинь компьютер бичгийн машин ч бас ховор. Тэгээд өгсөн чинь харин 7 хоногийн дараа нэг сүрхий улаан гарчиг марчигтай гарцсан. Тэгээ бөөм баяр болж. Тэрнээс хойш хүүхдийн зохиол руу эрчимтэй орсон. Нөхөд ч бас хэлсэн. Ер нь чи яруу найрга нэх явахгүй юм биш үү дээ. Хүүхдийн бичвэл яасан юм бэ? Бас тэр үе чинь өгүүлэг мөгүүлэг бичнэ гэсэн мэрэгсэн. Тийм л байсан тий. Тэр шилгээ шийдээр санах уу? Оо тэр мэдлэлтэй тэр чинь дандаа уншдаг юм чинь мэдэн ш. Унших уу? Тэр одоо энэ дунд сургуулийн сурах бичигт бас орсон. Өвөр Монголын дунд сургуулийн сурах бичигт бас орсон байдаг юм байлаа тий. Хүүхдүүдтэй уулзалт тэгэл уншихаар өмнөөс бас уншаад байдаг юм тий. Уг нь хүүхд уншвал илүү зүгээр. Гэхдээ яг нэгэнд та хүсэл тавьж байгаа болохоор уншия. Тэр намайг сансарт нисвэл найз нар минь атаархандаа томчуулч гэсэн надад сайн болж толгойлээд үнсэж гарна. Муу тавьдаг дандар багш миний дуучлаарай гин. Айгу бол зургийн багш аваад яваач гэж гойно. Тэгтний би огт тоолгүй. Тэдний дэрэгдэр гараа хилэн сансрын цагаан өмсгөл өмсч сарны зурагтай малгай тавиад хөлгийн зүг 50хан алхам хөөхн найзтайгаа хамт нисэн. Даалгавраа хийж загнадаг ээж минь нулим сунгаж дандаа тоглож явах гэж зандардаг аав минь намайг тавирч хамт тоглодгүй найз нь бөмбөгөө өгч харандаага хармалдаг дүүм нь үзгээс орвайна. Олон хүмүүс сайн болно. Одонд намайг үдэж гаргана. Томчуудын дотроос ганцхан тооны багшлалтай хүн хөлгийн бүхээг цуучгаад хөөх гэж байтал бодлогоо бодсон уу болдоо гэж
уудлал дээрээс хашгирч мэднэ. Харин би шилээ маажин хариу үг бодож зогсдол. Тоогоо боднохоо буугаадэр томьёо сансарт хэрэгтэй гин. Тэгэхээр нь би яадаг вүлээ? Тэнгэрт бодно гэж хариултаа биш. Одон томьёо хэрэгтэй бол очиод би юу хийнэ гэсэн. За нэг ийм шилэг байдаг. Тийм. Тэгдэг. Ер нь энэ тал дээр бас уран зохиолч ер нь хаана хэрэг одоо уран зохиолын цаг хүртэл багасчих шиг. Харин уран зохиолын цаг багасаад байна. Энэ талаар одоо маш олон хүн бичсэн тий. За яг би бол одоо яг их сургууль заадаг хичээл бол юу юм аа? Хүүхдийн уран зохиолын хичээл. За тэгээд сэтгүүл зүйн хичээлүүд заадаг. Яг монгол хэлний хичээлийг бол манай энэ хэл шинжлэлийн тэнхимийн багш нар голдуу заадаг тий. Голдуу заадаг. За ер нь бол хүүхдийн уран зохиолын одоо тэр сурган хүмүүжүүлэх нөлөөний талаар бол бас маргаантай асуудал ярьдаг л да. Зарим нь бол багш сургаж байна, эцэг их сургаж байна. Хүүхдийн зохиол сурах ёсгүй л. За зарим нь бол сургах ёстой, номлох ёстой. За сургаж номлодгүй юм а гэлэхэд хүүхдийн зохиол бол ямар ч гэсэн хүүхдийн ертөнцийг нээх, тэдний тэр гэрэлгийг дуудах тэр талыг бол барих ёстой. Үнэхээр одоо тэр хүүхдийн одоо хэл найруулгаар ч гэсэн дүрийн хувьд ч гэсэн хүүхдийг бахархан дүүрэх тий. Одоо опера хэлсэн байдаг ч би бол одоо шавар дотроос өндийсэн хүн гэж. Тэгээд тэр харааст хүүхдүүдийн бахархал болсон эмэгтэй хэлж штэ би шавар дотроос өндийсэн. Шавар намаг дотроос өөрөө гарч ирсэн. Тэрүүн шиг тийм одоо хүүхдийг өөрчлөх яг адилхан хүүхдэд зохиолдог тэр учрал тохиолдлуудын биш тэрийг ялан дийлэх тийм одоо чанарын зохиолууд бас байх хэрэгтэй. Тэр зүйл рүү бас бийж бас хандуулж ганц хоёр зүйл бичдэг. Ер нь энэ чиглэлийн зохиолууд хүүхдийг одоо өөрийг нь үнэтэй чанарыг нээж өгөх хэрэгтэй. Үнэтэй шүү дээ тэр чи өөрөө их үнэтэй хүн байна. Тэр үнэт чанараа мэдэхгүй явсаар байгаад би гологдсон. Би гологдмол юм байна гэж бас эмзэглэж болох юм шүү дээ. Үл хайхрах тэр байдлаас болоод гэтэл тийм биш. Хүүхд бол өөрөө одоо давтагдашгүй нэг ертөнц давтагдашгүй чи бол аав ээжтэй төдийгүй ард түмэнд үнцэнтэй. Тийм ард түмэнд үнцэнтэй. Чи бол Монгол одоо оюун сэтгэлгээнд үнцэнтэй хүүхд гэдгийг л таниулж явах хэрэгтэй гэж ингэж боддгийг. Зарим нэгдэхгүй тийм байдал байдаг л дээ. Одоо ялангуяа Монгол хүүхд жоохон бүрэг даруй те. Өөрийг нь нээх боломжийг ч одоо бид боловсролын систем бид гаргадаггүй байж болно. Тэр ингээд одоо жишээл Америкт бол явж байхад Америкт байгаа эцэг эхчүүд ярьдаг л дээ. Энд бол хүүхдийг ямар нэгэн байдлаар ингээд орчимд нь шүмжлэлтэй ханддаг болгодог байна. Шүмжлэлтэй жишээлбэл одоо замд нэг гэрлийн шон унаад тодорхой газарт одоо цахилгаан тасалдсан байвал тэр хүүхд хэлцдэг юм байна. Сургуулийн автобусаар явж явах тэнд шон унсан байсан. Тэгэнгүүт тэр арга хэмжээ аваад шууд одоо тэр хүүхдийн хэлсэн үг биелж шít ороо биелээ. Тэр нь тэр нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандах тийм нөхцөл бий болгодог. Бид нар Мизури их сургууль дээр явж байхад тэнд нэг юм одоо сургуулийн төв хэсэгт тэнд ярьсан бүх дуу тэр сургуулийн одоо бүх байшингүүдэд цууриатахаар тийм газар нэг талбай засцсан баг. Тэр талбай дээр очиж оюутан үгээ хэлж болно. Ганцаараа ч хэлж болно, нөхдөйгөө очиод ч хэлж болно. Тэнд байтугай тэр үед ерөнхийлөгч нь Билл Клинтон байсан. Клинтоныг ч өмжилж болно гэж. Тэр ядг өгөхөр тэр одоо бухимдсан сэтгэлээ гаргадаг, тэр үгээ хэлдэг тийм талбай хүртэл бий болгоод өгсөн.
Манайд бол одоо хүүхдүүдэд сонсохгүй л. Сонсохгүй харин тийм манайд сонсохгүй байна. Манай оюутнууд би бас оюутнуудаар нэг юм бичүүлдэг. Нэг оюутан бичсэн байсан урвалын хээгээд. Тэр юу гэхээр нэг хүчрхийлд өртсөн хүүхд. Хүчрхийлд өртсөн. Тэгээд тэр хүчрхийлд өртснөө нөгөө хүүхд би буруутай гэж бодоод байдаг. Игчийнх нь одоо найз залуу одоо өсвөр насны хүүхдийг шөнө ингээд нөгөө игч нь байхгүйгээр таарад хүчинд ичиж байгаа байхгүй. Тэгээ хүчинд ичгээд тэгэхээр нөгөө хүүхд өөрөө буруутай юм шиг. Тэр чи ямар буруу байх вэ? Хүчинд автцсан юм тийм шүү дээ. Тэгтэл тэрийг ойлгуулахгүй байгаагаас тэр өөрөө буруутай гээд цаасан дээр одоо уруулаа бодож хийгээ үлдээгээд өөрөө ингээд ертөнцөөс буцагдсан тийм харамсалтай тохиолдлын тухай уруулын хий. Тэгэхээр тэр бол одоо үнэхээр тэр нээлттэй биш байдал байгаа байхгүй аимшигтэй. Тэгэхээр тэр хүүхдийг багаас нь нээх хэрэгтэй. Энэ нээхэд хүүхдийн зохиолчд бас үүрэгтэй. Хүүхдийн уран зохиолыг зөвхөн хүүхд уншдаг ч юм биш. Эцэг их нь бас уншиж байгаа. Гэр бүлийн уран зохиол гэсэн үг шүү дээ. Гэрээр уншиж гин, аав нь уншиж гин, ээж нь уншиж гин, эмээ нь уншиж гин, өвөө нь уншиж гин ш. Тийм учраас тэнд байгаа тэр одоо бүтээлүүдийг бас чанар чансаг үнэхээр одоо сайжруулах ийм цаг үе шаардлага гарч ирсэн. Ер нь ном болвол монголчууд яагаад номыг их хүндэтгдэг? Ном бүтээхдээ одоо цэвэр хувцас өмсөж 9 эрднэр одоо ном бүтээдэг байсан юм. Металл эрднүүд байна. Алтан мөнгийг одоо билүүдэж, билүүний баасыг одоо тунгааж авч за чулуун эрднүүд байдаг. Шүр сувд танан эрднийг бол одоо маш их нунтаг нүд цэцгийн шүүдрийн усаар найруулж тэгж ном бүтээдэг ард. Тэгэхээр Монголын ард түмний тэр их өв соёл бидэнд байх хэрэгтэй. Тийм учраас тэр бүтээж байгаа ном нь үн цэнтэй. Бас хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийсэх, томчуудын уншигчдын эрэлт хэрэгцээнд хөрхүйц ном байх хэрэгтэй. Хөрхүйц одоо тийм л ном байх хэрэгтэй. Тэгэхээр ном гэдэг бол үнэхээр одоо хүн төрлөختний үе үеийн турш одоо хойч үедээ үлдээж ирсэн нандин зүйл. Тэр үлдээж байгаа зүйл нь муу зүйл байж болохгүй. Тэгвэл яс өндөл зүйл нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр одоо нандин зүйлийг тэр 9 эрднэр бичдэг. Манай одоо өвөг дээдсийн бүтээж ирсэн тэр зүйлийг бол бид ч гэсэн бас цааш нь ариун нандинаар нь дагшин цэлэмгээр нь авч үлдэх ёстой. Хойч үедээ бас өвлүүлэх ёстой л гэж бодож байна. Дэлхэн шаарсан дэлгээр мөрөн бичимээ дэлхийн соёлоос танилцсан дэлгсэн хавг шиг сурвэдэмээ дэлхийн соёлоос танилцсан дэлгсэн хавг шиг сурвэдэмээ Хүүхдүүдэд зөвлөд өгүүлбэр хэлээд сонсгоё. За манай уншигчд хүүхдүүдтэй одоо ингээд уулзуулж байгаа MNC телевизийн хамт олондоо бас баярлж байна. Танай гэж ном сурталчилдаг ийм телевизийн нэвтрүүлэгт одоо намайг оролцуулсанд бас их баярлалаа. Тэгээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд бол зөв номыг олж уншаарай хүүхдүүд. Тэгээ номыг уншиж тэр дундаа одоо өөрөө бас тэр номын одоо номоос олсон муу талын баатрыг жигшиж, сайн талын баатрыг одоо аялд нь дагалдаж тийм ээ. Сайн хүн болох тэр бүхэл түүх номд байдаг. Таны очиагүй газар бол ном аваачдаг. Таны үзээгүй одоо тэр амьттай ном уулзуулдаг. Үлгэрийн баатруудтай бас л ном л одоо таныг учруулдаг.
Тэгэхээр тэр учруулж байгаа хүн төрөлхтний мөнхийн хүсэл бол хүүхдээ зөв хүн болоосоо гэсэн. Ганцхан л хүүхдээ зөв хүн болоосоо. Зөв хүн байгаасаа, зөв хүн болоосоо. Надаас илүү ихийг хийдэг болоосоо. Хөдөлмөрч байгаас. Бити нэг хялбар аятал хардаг байгаас. Муу занд бити автчихаасаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зөвгрүүл одоо хөтлж сайн зөвгрүү дуудагч бол ном юм аа. Тэгэхээр зөв номыг шүү. Зөв номыг олж уншина. Ном дотор бас зарим нь одоо хэрэгтэй хэрэггүй зүйл их байдаг. Тэгээд одоо хүүхдийн тарих бол сайн муу чихдэг хогийн тантан биш. Асааж бадрааж авах хэвээр гал юм гэсэн тэр үгийг би дандаа хэлдэг. Тэр үгээр л өндөрлөе дээ.